Сайн уу? Аями анime ертөнцид яг юу болоод байгаа талаар видео мэдээллийг хүрэхэд бэлэн болоод байна. Ингээд бүгдээрээ өнөөдрийн мэдээгээр юу гарахыг үздэцгээе. Өнөөдрийн мэдээгээр 2024 оны хамгийн өндөр үнэлгээтэй аниме. Sony Pictures яг аниме болон манга зах зээлд ноёрхож чадах болов. Тэгээд дээр нь нэмэгдэхэд Gojo түүнд тусалж дааж чадсангүй. Дандадан анимегийн маань 7 дугаар анги нь 2024 оны хамгийн өндөр үнэлгээтэй аниме болсон байна. Тэгээд дээр нь нэмэгдэхэд энэ Дандадан аниме дээр гардаг Акробат Силкэ маш их үзэгчдийн сонирхлыг татсан байна. Энэ Акробат Силкэ гэж яг хэм бэ? Дандадан анимегийн маань 7 дугаар анги нь 2024 оны хамгийн өндөр үнэлгээтэй аниме болсон. Тэгвэл 7 дугаар анги дээр гардаг Акробат Силкэ гэж хэм бэ? Акробат Силкэ бол 2 м өндөртэй том улаан даашинзтай хүл нүцгэн явдаг яке юм. Аним дээрээ гардгаар бол тэрээр хүн байх үедээ хүнд хэцүү амьдралаасаа болж өөрийн амьдралын хамгийн том утга учир болох охиноо хүний наймаачдын бүлэглэлд алдснаасаа болж сэтгэл готролд орж амиа айгуу тгсэн эмэгтэй юм. Акробат Силкэг бодит амьдрал дээр гардаг Акусара Якогоос санаа авч хийжээ. Акусара бол 2000-ад оны Японы сайт дээр гарч ирсэн хүл нүцгэн яке юм. Голцоо уул хаад өндөр нуруудаар явдаг яке тэрээр Акусара нь харагдсан хүнээсээ ихэндээ өндөр газар руу авирах тусламж гуйдаг ба тусламж гуйсан хүн нь хариу ямар нэгэн үйлдэл үзүүлэх юм бол тэрээр шууд акробатын үзүүлбэрээ хийж үзүүлдэг байна. Харин тэр акробатын үзүүлбэрийг үзсэн хүмүүс удалгүй ямар нэгэн залхуу аимшигт явдлаар амнасаа алддаг гэсэн намаг байдаг. Sony Pictures-ийг хүн болгон мэднэ. Аниме болон манга зах зээлд үнэхээр чухал нөлөөтэй. Гэхдээ энэ нөлөө нь бүр улам бүр нэмэгдээд цаан чинь бүр ноёрхлоо тогтоож эхлэх гэж байна гэж байна. Тэгээ бүгдээрээ энэ талаар мэдээ хүлээн аван үздэцгээе. Sony корпорацийн аниме болон манга зах зээлд үзүүлэх нөлөө нь асар их. Учир нь томоохон компаниуд болох Crunchyroll, Funimation болон мөн жүтгэрийн ангууч Fate гэх мэтчлэн анимуудыг бүтээдэг Aniplex-ыг удирддаг. 2021 онд 1 тэрбум гаруй долларын үнээр Crunchyroll-ыг худалдан авсан. Үүгээрч зогсохгүй Sony анимегийн лицензүүд аниметэй холбоотой бараа бүтээгдэхүүн болон анимегээс сэтгүүлсэн видео тоглоом бүтээх эрхүүдийг эзэмшдэг байна. Мөн саяхнаас эхлэн Японы томоохон тооцогддог манга хэвлэлэн нийтлэгч Kadokawa компани хувьцааг худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Одоогоор Sony Kadokawa компани 2% хувьцааг эзэмшдэг. Энэ нь хэдий бага сонсогдож байгаа ч гэсэн 130 мангаг ашиглах хэрэгтэй гэсэн үг юм. Үүнд бидний сайн мэдэх Sword Art Online, ReZero болон No Life, No Game гэх мэтчлэн хамрагддаг байгаа юм. Kadokawa компани алдартай мангануудаас дурдах юм бол ReZero, Konosuba, No Game, No Life тэгээд мэдээжийн хэрэг Spice and Wolf гэх мэтчлэн манганууд байдаг юм байна. Тэгээд тун удахгүй Sony аниме болон манга зах зээлд үнэхээр ноёрхлоо тогтоож эхлэх юм байна да. Ахлах сургуулийн сурагч нэгэн хүү шалгалтынхаа үеэр шалгалтынхаа асуултан дээр Гожогийн зургийг зураад ингээд асуултынхаа хариулт олгоод явуулсан байна. Гэхдээ энэ хүн шалгалтын дээрээ 20-с 1 оноо авсан. Яг энэ талаарх мэдээллийг хүлээн аван үзье. Тэр шалгалтын асуулт нь болохоор ямар чадвартай хүн хамгийн хэцүү бүхнийг давж гарч ирж хүчрхэг нэгэн болдоггүй өөрийн өнцгөрөө тайлбарлана уу гэсэн асуулт байсан. Энэ асуулт нь болохоор тэр сурагчгүй Гожогийн 221 дээр гардаг би ялах болноо гэсэн үгийг бичээд Гожогийн зургийг маш хичээгүүлэн зураад явуулсан боловч 20 онооноос 1 оноо авсан. Тэр багшийн орон байсан бол би арай л өөр сонголт хийх байсан. Ингээд миний бэлдсэн мэдээлэл дууслаа. Ингээд хөтөлбөрийнхөө төгсгөлд IMDb-гээс хамгийн өндөр үнэлгээтэй байгаа анимуудын жагсаалтыг хүлээн аван үзцгээгээрэй. Ингээд лайка дараад subscribe хийгээрэй. Хэм бол би улам мурам ороод гой мэдээлэл хүргэх болно шүү. Баяртай.ハルト・バン・アストレア俺が